Хуульч шуугийнхаа Ромын эрх зүйг судлахын ач холбогдол Ром Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөг танилцуулж байна. Олон эрх зүйн хөгжлийн үндэс суурь болж дэлхийд даяар гүн гүнзгий бат бөх нөлөө үзүүлсэн Ромын эрх зүй шиг тогтолцоо түүхэнд хуруу дарам цөөн гэж хэлж болно. 2500 орчим жилийн өмнөөс буюу соёл иргэншлийн ихэнх үеэс эхлэлтэй Ромын эрх зүйн орчин үеийн хууль зүйн боловсрол практикт зайлшгүй шаардлагатай чухал хэвээр байгаа билээ. Ромын эрх зүйн Ромын бүгд найрамдах улсын ихэнх үеэс үүсэж хэдэн зууны туршид хөгжиж ирсэн бөгөөд түүхэн баттай их сурвалжинд манай эртний өмнөх 451-ээс 450 оны үед хүрэл хавтан дээр бичигдсэн 12 хүснэгтийн хуулийн багц гэж үздэг. Энэ нь Ромын эрх зүйн зарчмуудыг кодчлох анхны оролдлогоодын нэг байсан ба гэр бүл, өмч, өв залгамжлал, гэмт хэрэг зэрэг нийгмийн харилцааны янз бүрийн асуудлуудыг тусгасан байжээ. Эдгээр нь эрх зүйн асуудалд ил тод тууштай байдлыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэж шударга ёсыг эрэлхийлж байсан Ромын иргэдийн хувьд чухал авлага болсон байна. 12 хүснэгтийн хуулийн дараа Ромын бүгд найрамдах улсын сүүлч эзэнт гүрний ихэнх үед Ромын эрх зүй улам бүр хөгжин өргөжиж чухал өөрчлөлтүүд гарсан байдаг. Манай эртний 6 дугаар зуунд 1-р Юстиниан эзэн хааны үед Ромын эрх зүйн зарчмуудыг системчлэх, нэгтгэх, хуулиудыг иж бүрэн кодчлох хүчин чармаалт гаргасны үр дүнд хууль зүйн шинжлэх ухааны шилдэг бүтээлүүдийн нэг Corpus Juris Civilis эмхтгэл бий болсон юм. Энэхүү дурсгалт бүтээл нь олон зуун жилийн турш хадгалагдан түүхийн туршид олон эрх зүйн тогтолцоонд нөлөө үзүүлж эртний Ромын эзэнт гүрний хил хязгаараас холд авсан урт хугацааны үеийг үлдээжээ. Ром Германы эрх зүйн буюу их газрын эрх зүйн тогтолцоонд Ромын эрх зүйн нөлөө гүн гүнзгий өргөн хүрээтэй бөгөөд Европ болон бусад олон орны эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд жишг болжээ. Ром Германы эрх зүйн тогтолцоо нь эрх зүйн уламжлалын онцлог шинж чанар болох бичмэл хууль дүрмд тулгуурладаг бөгөөд ийхүү хууль тогтоомжийг боловсруулах үндэс суурийг Ромын эрх зүй тавьсан юм. Ромын хуулийн кодчлол нь эрх зүйн зарчмуудыг цэгцлэх, тайлбарлах цогц тогтолцоог бүрдүүлжээ. Ромын эзэнт гүрэн нуран унсны дараач Ромын эрх зүйн зарчмууд Европ, Латин Америк болон бусад орнуудын эрх зүйн тогтолцоонд нөлөөсөн хэвээр байв. Эрдэмтэд Ромын эрх зүйг эртний үеэс өнөөх хүртэл үзэл баримтлалын хувьд тууштай, институтуудын залгамж чанартай, динамик хувьсалтай, дасан зохицох тогтолцоо хэмээн дүгнсэн байдаг. Ром Германы эрх зүйн тогтолцооны гол цөм ойлголтуудыг Ромын эрх зүйгээс нэвтрүүлсэн ба өмч, гэрээ, үүргийн эрх зүй хөгжижээ. Дэлгэрүүлбэл тухайн үед гэрээ хэлэлцээрийг зөвшөлтслийн үндсэн дээр хийж хүлээсэн үүргийг биелүүлэхтэй холбоотой зарчмуудыг баримталж гэрээг зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгах арга замуудтай байсан нь өнөөгийн их газрын эрх зүйн гэрээ. Түүнтэй холбоотой маргааныг шийдвэрлэх хандлагыг бүрдүүлсэн байна. Ромын эрх зүйгээс гэрээ өмчлөх эрх, иргэний эрх чөлөө, хуулийн этгээд, эрх зүйн зөрчил зэрэг чухал ойлголтууд улбаатай. Тухайн үед нийтийн болон хувийн эрх зүйн зааг ялгааг тодорхой болгохын зэрэгцээ хамгийн чухал нь бичмэл хуультай болсон байдаг. Тиймээс энэ нь Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн төрөний ач холбогдол болно. Ромын эрх зүйн уламжлагдсан ирсэн тухайн үеийн хуульчдын боловсруулсан зарчим, үзэл баримтлал, ухагтхуунуудын түүхэн цаг хугацааны явцын хувьсал, өөрчлөлт, хөгжлийг судлах, орчин үеийн хэрэглээг ойлгох нь хууль зүйн шинжлэх ухаан, практикийг баяжуулсаар байгаа нь мөн л Ромын эрх зүйг судлах, ойлгох нэн төрөний ач холбогдол болно. Ромын эрх зүйг судлах дараагийн ач холбогдол нь эрх зүйн асуудлыг шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх, шинжлэх чадварыг дээшлүүлэхт оршдог байна. Ромын хуульчид тайлбар аргументийн нарийн аргуудыг хэрэглэж эрх зүйн үндэслэл гаргаж тавьдаг байжээ. Энэ нь орчин үеийн хууль зүйн шинжлэх ухааны онолын ойлголт, түүний практик хэрэглээний үндэс суурь болдог юм. Ромын эрх зүйн бичвэрүүдийг судалснаар түүх соёлыг ойлгох чухал ач холбогдолтой билээ. Тухайлбал тухайн үеийн нийгмийн үнэт зүйл, хэм хэмжээ, зан заншил, итгэл үнэмшил, нийгмийн бүтэц, түүнийг бий болгосон соёл иргэншлийн талаар мэдэж авахаас гадна нийгмийн харилцааг зохицуулах, дэг журам сахиулах, шударга ёсыг сахин хамгаалахад хууль хэрхэн ашиглагдаж байсан талаар илүү гүнзгий ойлголттой болно.
Эцэст нь олон зууны туршид эрх зүйн тогтолцооны үндэс суурь зарчмуудыг бүрдүүлсэн Ромын эрх зүйн орчин үеийн хууль зүйн сэтгэлгээ, практикт гүн гүнзгий нөлөө үзүүлсээр байгаа тул түүнийг судлахын ач холбогдлыг үнэлж баршгүй билээ. Ромын эрх зүйг судлах нь эрх зүйн түүх, оюун ухаан, соёлын үндэс суурь, түнчлэн түүний орчин үеийн эрх зүйн тогтолцоонд үргэлжлэн хамааралтай болохыг ойлгоход нэн чухал юм. Эрх зүйн дүрм зарчмуудыг хөгжүүлэхээс эхлээд шударгаасыг хэрэгжүүлэх, эрх зүйн боловсрол олгох хүртэл Ромын эрх зүйн дэлхийн хэмжээнд их газрын эрх зүйн тогтолцооны үндсэн элементүүдийг бүрдүүлжээ. Хуульч шуугийнхаа Ромын эрх зүйг судлахын ач холбогдол, Ром Германы эрх зүйн тогтолцоонд үзүүлсэн нөлөөг танилцууллаа. Хуульч шуугийнхаатай хамт Ромын эрх зүйг судлаарай. Хамтдаа хөгжцгөөе.